Монголын хэвлэлийн хөрвүүлэнгийн 30 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн доктортой байдлын форум зохион байгууллаа. Форумд хэвлэл мэдээлэл бодлого шийдвэр гаргах иргэний нийгэм олон улсын байгууллагын 200 орчим төлөөлөл оролцлоо. Монголын хэвлэл мэдээллийн доктортой байдлын үнэлгээ 2025 судалгаа гаргажээ. Үүнээс хэвлэл мэдээллийн хэрэглэгч ба зах зээлийн доктортой байдлын судалгаанд оролцогчдын 83.7% нь Facebook мэдээллийн хамгийн чухал их сурвалж гэжээ. Харин 45% нь телевиз гэж хариулсан байна. Түүнчлэн ухаалаг утас мэдээлэл авах үндсэн сувг болж байна. 90.8% нь ухаалаг утсаар мэдээлэл хүлээн авдаг гэжээ. Монгол улсын хэвлэл мэдээллийн доктортой байдал талаас доогоор буюу 48 одоо нийт 100 оноо авахаас 48 оноотой байна. Өөрөөр хэлбэл доктортой байдал бол тогтолцооны шинжтэй хямралд байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. Энэ нь яагаад ингэж байгаа юм бэ гэхээр за нэгдүгээрт эрх зүйн орчин тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт бол хэвлэлийн эрхчлөө, сэтгүүлчид мэдээлэл одоо бэлтгэх, иргэд мэдээллийг одоо чөлөөтэй авах, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхчлөө бол хуулиар хамгаалагдсан тодорхой хэмжээгээр суурь зохицуулалтууд байгаа боловч нэгдүгээр бодит хэрэгжилт бол хангалтгүй байна. Хоёрдугаарт болохоор зарим одоо төрлийн хамгаалалтууд бол дутагдaltaй байна гэсэн ийм дүгнэлт ирсэн. За сэтгүүлчдийн ажил хөдөлмөрийн нөхцөл байдал энэ нийт дөрвөн шалгуураас хамгийн доогоор оноо буюу 43 оноогоор үнэлэгдсэн байдаг. За энэ нь болохоор хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа мэдээ бэлтгэж байгаа редакцийн боловсон хүчин хамгийн том тулгамдж байгаа бэрхшээл нь цалин бага, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, ажлын ачаалал өндөр, эрх зүйн хамгаалалт аюулгүй байдал бүрэн хангагдаагүй гэсэн ийм дүгнэлт гарсан. Тэгвэл иргэдийн 78% нь нийгмийн мэдээллийн сүлжээг өдөр бүр ашигладаг байна. Өөрөөр хэлбэл Монголын мэдээллийн зах зээл хэвлэл мэдээллийн өөрийн сувгт гэхээс илүү нийгмийн мэдээллийн сүлжээний дэд бүтэц тулгуурлаж байгаамаа. Мөнгө хэрэглээний хэв маяг, газар зүй, нас, боловсрол, орлого хүүсээр харилцан адилгүй байгаа нь мэдээллийн зах зээл бүтцийн тэгш ус байдлаар хуваагдаж байгаа нь судалгаагаар харуулжээ. Ер нь одоо манай сонсогч одоо үзэгчид маань мэдээллийг хамгийн одоо итгэдэггүй мөртлөө тэр одоо хэлбэрээр наваад байна гэж. Өөрөөр хэлбэл судалгаас харахад сошиал фэйсбүүкт бол итгэх итгэл их муу байгаа хэрнээ мэдээлэл авж байгаа одоо хэлбэр хүмүүсийн авж байгаа одоо хэмжээ нь бол тэндээс илүү их аваад байна гэж. Бараг 70% таа гарсан байна. Тэгэхээр хамгийн их одоо итгэл үзүүлдэг одоо телевиз, радио, сонид бол итгэдэг мөртлөө тэндээс авж байгаа мэдээлэл авж байгаа хэмжээ нь бол ердөө 20 гаруй 30 орчим хувьтай гарч байна. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэдэг дээр манай хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид бас анзаарч үзэх хэрэгтэй байна гэж. Гацаава гаргалгаа гэдэг нэрн чих байд гацаанд байгаа юм байна. За энээсээ гарчдвал бид урагшлах юм байна. Нөгөө 30 жилийн өмнө 30 гаруй жилийн өмнө олж авсан чөлөөт хэвлэлийг хөгжүүл цаашаа явах боловцоотой юм байна. Урагшилж чадахгүй бол тэгээд одоо нөгөө ам тарианд орох байдаг юм уу? Аль эсвэл одоо сэкэн амьдруулах тал орно гэсэн үг шүү дээ. Тийм байдалтай л байгаа юм байна. Тийм учраас Монголын сэтгүүлчид, Монголын сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид бид их анхааралтай, давхар сэрэмжтэй ажиллахгүй бол одоо болохгүй юм байна. Ер нь нэг юмыг хэлэхэд одоо дэлхийн бүх улсуудын туршлага байна. Бүх улс орны сэтгүүлчдийн байгууллагын туршлага. Сэтгүүлчид бол эрхчлөө хараат тус ажиллагаа гууж авч болдгоо. Уйдж л авах ёстой, тэмцэж л авах ёстой. Зүгээр хүлээгээд бидэнд хинч өгөхгүй. Яа бидэнд хайртай тийм одоо төр засгийн удирдлага гэж байхгүй шүү дээ. Монголын зах зээлд мэдээллийн хэрэглээ өндөр байгаа боловч энэхүү эрэлтийг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн өрмөц байдалд суурилсан шууд харилцаанд хөрвүүлж чадахгүй байгаа юм. Түүнчлэн телевиз, радио зэрэг уламжлалт сувгт иргэд илүү итгэж байна. Тиймээс эдгээр сувгуудын ирээдүйн доктортой хөгжлөн давуу байдлаа дижитал орчинд ажиллах загвартай оновчтой уйлжуулж чадах хэсгээс хамаарч байгаамаа.